бүхэндээ Any Photo Flash Maker буюу электрон зургийн альбом хийдэг програмыг хэн одоо хэрэглэхээ заа. За ингээнд бол тэр Photo Flash Maker буюу програм руу оръё. За Content Trial. За нөө. За одоо энэ харагдж байгаа хэсгээс бид нар эхлээд фото гэдэг хэсгийг сонгоод зураг оруулж ирнэ. За жишээ нь ямар зураг оруулж ирэх вэ гэхээр за D дотроос зураг багт гэсэн энэ зурганд оруулж. За эндээс одоо энэ хүртэл shift-лээд одоо оруулсан зургуудаа сонгоод шивж оруулж иж болно. Энэ хүртэл эндээ чирээ болгож болно. Эсвэл эндээс шууд зургуудаа ороод чирээд болгож болно. За ингээд зургуудаа сонгочлоо. За зургуудаа сонгоод зураг хоорондын шилжилтийг энэ дундах энэ шооны зурган дээр дараад за жишээ нь энэ шилжилтийг сонгоё. Ийш. За энд болохоор яхаа энэ шилжилтийг сонгоё. Гихмичлэнгээр шилжилтүүдээ сонгож болно. Жишээ нь энэ шилжилтийг энэ хооронд сонгоё. За энэ шилжилтийг энэ хооронд сонгоё. За зургаад ослуулад энэ шилжилтийг энэ хооронд сонгоё. За энийг энэ хооронд сонгоё гэдэг ч юм тийм ээ. За шилжилтүүд бол маш олон төрөл байгаа. За энэ хооронд сонгоё. Энэ хооронд сонгоё гэдэг. За гихмичлэнгээр ингээд өнгөний шилжилтүүд бас байна. За энэ шилжилтийг бид нар яхаа. За энэ сонгоё. За энэ шилжилтийг энэ сонгоё. Гихмичлэнгээр шилжилтүүдээ сонгоод гэж болно. За одоо зурган дээр тайлбарлах болно. Жишээ нь зурган дээр хоёр дараад тухайн зургийн нэр нь байж байна. За энэ дээр тайлбар. За энэ зураг гэдэг бичиж. За тайлбарын зүгээр энэ зураг гэдэг өчлөө. За ингээ хаач. Тэгэх юм бол энд бол тайлбар нь энэ зургийг аваад ирнэ. За энэ зурган дээр энэ бас нэг зураг. За ингээ хаач. За гихмичлэнгээр ингээ зургуудаа тайлбар өгш бол. За одоо би загвараа сонгоно. Тийм. За эндээс ямар хөө загвартай хийж болох вэ гэж. За энд бол зөндөө олон загвар байна. За чинь би нэг ийм загвар сонгоё. Маус хажууд дэшний гүйлгэлээр хурдан гүйдэг, нөгөө дэшний гүйлгэлээр бас хурдан гүйдэг. Аль нэг зургаа сонгохлоор томож гарч ирдэг. Дараад энэ зургаа нөгөө дэшний гүйлгээд авах боломжтой. За ийм загвар сонгоё. За ингээ publish-ийг сонгоод одоо publish мөн гаргалт тийм ээ. За гаргаад энэ дээр SWF үүрэгтэй гарч болно, HTML үүрэгтэй гарч болно, XML үүрэгтэй гарч болно. За хаана гаргахаа зааж өгье. За desktop-н дээр одоо за desktop-н дээр гаргач. Окей. За publish нэ. За ингээд хай. Доош нь буулгаад үзвэл дэлгэцэн дээр гаргасан зургууд маань байж байгаа. За зураг охин гэсэн дотор энд орогдсон байна. Жишээ нь HTML хэлбэртэй гаргасан маань энд харагдаж байна. За зургуудаа ингээд сонгож болно. Жишээ нь энэ зургийг сонгоё гээд дараагийн зураг гихмичлэнгээр нэг зургуудаа сонгож болно. За ингээд электрон альбом хийж боллоо.